Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2004 онд нээлттэй хийсэн Dwayne Johnson-ы гол дүрдэн тоглосон Walking Tall киног ярьж өгөхөр бэлтлээ. За үүнээс өмнө киночдод нэг мэдээ дуулгахад Fans Ramen Mongolia Skin Drop 2026 урамшуулал маань явсаар байна. 2026 ширхэг шагналтай бодоод үзтээ 2026 шүү дээ. Тэр дунд нь Counter-Strike-ийн skin 1000 ширхэг, 500 ширхэг Bomber Jacket, Limited Edition, бас 26 ширхэг гейминг хэрэгсэл бий. Жишээлбэл 2 чиглэж PlayStation 5, iPhone 17, Logitech G Pro X Superlight Mouse гэх мэт яаж хожих вэ гэж юу? Ердөө гой мэдээд л боллоо. 17 төрлийн жижиг том аягтай бэлэн гой мэдээд бэлэн гомын дотроос хонжурын карт гарч ирнэ. Тэр картныхаа зургийг авч Fans Ramen Mongolia Facebook хуудасны чатаар илгээгээд шагналаа баталгаажуулаад тэгээд л боллоо. Манайхан гялцхгүй бол цаан чинь 200 гаруй скин, 300 гаруй merch эзэндээ оччихсан байна. Харин баяртай мэдэн супер шагналууд маань эзэндээ очоогүй л байж байна. Манайхан жаахан хурдлахгүй бол хоцрох гээд байна уу та. Вашингтон мужийн Fergus Country гэх газар нэг залуу цэргийн албаа дуусгаад ирж буугаар кино маань эхэлнэ. Энэ бол манай киноны гол дүр Крис. Бас лаг залуу байх шиг байх шүү. Би хаа гэж янз юм байна. Гэртээ ирээд төрлөх жижиг хотынхон гут маргалахж байна. Их юм өөрчлөгдсөн бололтой. Нийт хотынхны амьдрал жаахан дордчихсан юм шиг харагдаад байна. Энд тэнд булан тохоод үл үтэх нөхдүүд бас хар тамхичд байж байна. Крис явсаар нэг модны үйлдвэрийн гадаа ирлээ. Тэгсэн хаалгаа вэрчжээ. Манай хүн жаахан санаа алдаастай. Цаанаас нэрэн 2 цагт ирээд "Юу байна да? Юм сонирхоо юу? Үйлдвэр хизээ хаагдсан бэ? Бараг жил болсон баха. Хэрвээ мөнгө олмоор байвал манай хотод дайчгүй казино нэгдсэн шүү" гэж байна. Тэгээд цүнхийг нь харснаа манай хүнийг таньчлаа. "Байц, чи Крис Ваг юм уу? Чамайг таньсангүй хөгшөө. Би шериф Стэм байна. Ралстон, гарч ирээ жинхэнэ байлдагчтай Мэндэл. Манай хотоос цэргийн тусгай албанд гавья байгуулсан ир" ингээд магтаж байна. "Алив суучих. Би хүргээд өгье." "Зүгээр дээ, баярлалаа." "Үгүй ээ, суу. Би шаардаж байна." "Үгүй бол баривчлаа шүү." Ингээд аваад явлаа. Манай хүн чинь хоттой алдартай бололтой. Тэгээд 2 цагта манай хүнийг гэрт нь хүргэж өгнө. Тэгснээр нэг сонгуулийн хуудас өгч байна. Шин шерифийн сонгуул болох гэж байгаа юм байна. "Би бол чиний залуу." Ингээд өөрийгөө рекламдж байна. Ингээд гэрийнх нь бөө юм болоод Крисийг угтаж авна. Орой хамтдаа хоол идэцгээл. "Чи тэгээд юу хийхээр төлөвлөж байна да?" "Би уулын таны ажилдаг байсан модны үйлдвэрт ажиллая гэж бодсон юм. Даанч хаагдчихсан байна. Аав нь үйлдвэр хаагдснаас хойш хуваараа тавилга хийж байгаа." Гэсэн ээж нь тэндээс "Аав чинь баг сургуульд ширээ хийж өгдөг" гэд жаахан тураачлаа. Тэндээс харин эгчийнх нь хүүхэд ирж байна. Өсвөр насны хүү вэ шүү. Нага захтайгаа танилцсан. "Энэ бол Пит. Энэ бол Крис. Та хүн алж үзсэн үү? Өвөгийн бүү гаражд байгаа шүү. Та надад яаж буудахыг зааж өгч болох уу?" гэж байна. "Хаанг нөхөр болтой шүү. Та тэр бууга одоо болтол хадгалсаар байгаа хэрэггүй." "Тийм ээ. Гэхдээ өөртөө биш, чамд л зориулж хадгалж байгаа юм. Уучлаарай Пит. Би чамд зааж өгөхгүй." "За, би гарлаа. 10 гээд ирээрээ." "10:30." Аав нь тэндээс "Хэн нэгний өсвөр насыг санагдуулахгүй байна уу?" Ингээд Крис рүү харж байна. Манай хүн бас сайхлаггүй нөхөр байсан бололтой шүү. Оройн Крис Пит өрөөнд байж байна. Пит ороод ирлээ. "Чи газар унтах уу?" гэсэн сонь харж байна. "За. Би газар унтъя. Чи орон дээрээ унт." Манай хоёр өрөөгөө хуваахаас аргагүй болсон юм байна. "Та үнэхэр хүмүүсийг алддаг юм уу?" гэсэн чи сонь харж байна. Маргаашнаас нь харин Крис гэрээ сайхан засаад эхэллээ. Тэгсэн багын найз нь ирж байна. "Рэй, юу анда хөгшөө? Наадах чинь юу юм бэ? Миний гэр гэхүүтэй машинд амьдардаг юм байна. Шараараг уух уу?" "Үгүй, би гарсан." гэж байна. Найз нь хэсэг хөгжмийн карьер хөөж байгаад явандаа хар тамхинд ороод карьерээ алдсан юм байна. Одоо бол ерөнхийдөө засрах шатандаа явж байгаа гэж байна шүү. Харамсалтай байна. "Зүгээр дээ. Би гараад 14 сар болж байна. Барилга дээр ажиллаад бас зөв хүмүүстэй найзалж байгаа." Рэй харин эрэх цамдаа бусад найзуудтай Крис ирсэн гэд хэлчихсэн байна. Тэгээд найзууд нь бөөндөө цуглаж тоглоё гэд бөмбөг аваад хүрээд ирлээ. "Хэн ирснийг хараач ээ." Тэгээд бөөндөө тоглоомын талбай ортол. Тэр талбай нь Джей Хамилтны нэрмжит талбай болцсон байна. "Яагаад ингэчихсэн юм бэ?" гэсэн араас нэг найз нь "Яагаад гэвэл би өөрийнхөө казиног нээчихсэн юм" гэж байна шүү. Том гар бололтой. "Юу чамайг гэрт чинь буцааж авчрав? Жаахан амардгийн муу санаатай л." "Амарна гинэ. Өнөөдөр лав биш." Гэсэн чи тэндээс баахан машинтай өрсөлдөгчдийг нь дагуулад ирсэн байна. Джейийн хүмүүс бололтой. Тэгээд зад хөл бөмбөгдлөө. Найзууд нэг баг болоод Джей харин авчирсан хүмүүстэйгээ нэг баг болцсон байна. Мэдээж манай Крис бага ахаллаа. Нөгөө талд нь харин эвгүй гараад байна шүү. Манай Кристтэй биеэр зэрэгцэх нөхдүүд бас байгаад байна. Тэнд тэр нөгөө дүү Пит нэрээд харж байна. Тэгсэн найзууд нь тэнд тамхилаад манай харин ахаасаа жаахан санаа зовсон байртай байна шүү. Тоглолт харин нэлээд ширүүн болж байна. Оноо энэ
тэнцвүүхээ яваад манай Крис бага дээш нь татаад найзууд нь харин жаахан удаан байгаад байна. Рэй янзын үзэж буй шүү. Тэгээд шийдвэрлэх мөч болоод манай ид оноо авч чадах юм бол хожих боломжтой болоод авч чадахгүй бол шууд хожигдох юм байна. Эсрэг багийн нэг сэсгэр тэндээс манай Крисийг тоо чиглээд байна. За тэгэхээр бид одоо тактиктаа үзэх ёстой. Зүгээр бөмбөгөө надад өгчөө. За. Гэт Рэй рүү бөмбөгөө дамжуулахаар тохирдог. Ингээд эхэллээ. Яг дамжуулахаар зайгаа авах үед нь нөгөө сэсгэр шазааж ирээд манай үний хөл рүү орчлоо. Рэй харин Жэй яг өөдөөс нь мөргөд унгаачихна. Ингээд манай хожигдчлоо. Сэсгэр тэнд уучлаарай хогшоо. Зүгээрээ энэ жаахан зөвүүн гар байх шиг байшгүй. Тоглолтын дараа Жэй сайхан тоглолоо хогшоо. Гэртээ тавтай морил. Ингээд би өнөө өрөө чамайг казинод маань ирээч гэж өрч байна. Хөөхөө охтууд болон сайхан уух юм би. Уух юмыг нь би даана. Ямар уу? Би очноо. Орой уулзъя. Ингээд явууллаа. Тэр үе тарин Пит ирээд сайн тоглолоо. Дараа хожих баха. Би чамайг тамхи татаж байхыг чи харсан. Гэсэн чи энэснээ тоохгүй яваад өглөө. Тэгээд орой нь манай хэд бөөндөө казинод яваад очдөг. Хотын яг төв хэсэгт нь нэлээд том казино баригдсан байна. Дотор нарийн баахан нүцгэн шалд өөхнүүд байж байна. Хот нь тэр чигтээ 6 цэнгэлийн хот болоод хувирсан байна. Замарч байгаа юм байна да. Жэй харин найзуудаа VIP өрөөнд өрж байна. Хей, миний ертөнцид тавтай морил. Уух юм тусгай үйлчилгээ бүгдийг нь би даана. Цагийг сайхан өнгөрүүлээрэй. Хөөе, чи хайчих нь вэ? Надад санаа зовлтгүй бай. Жаахан зохицуулах ажил байна. Гэт цааш орчлоо. Рэй тэндээс санаж хөгшөн. Энтхийн юу ч үнгүй байдаггүй юм. Заавал чамаар буцаагаад төлөвлөнө гэж байна. Тэгэд манайхан дэрүүгээр баахан хөгжилтлөө. Манай Крист амьдрал үзүүлнэ гэснээр нэг VIP өрөөнд оруулаад суулгачлаа. Тэгсэн тусгай тайжих үзүүлбэр байсан юм байна. Манай хүн жаахан дэлдрэх маягтай хараад сууж байна. Тэгсэн нөгөө тайчиж байсан бүсгүн манай хүний караш нөөж таарлаа. Крис таньчлаа. Бүсгүй тэндээс чи энт хийх үү? Эсвэл зочилж явна уу? Ойлайлна. Ингэсэн чинь дуу чин их танил юм. Гэснэ гэрлээ асаачлаа. Тэгээд танингуудаа шууд ичээд цааш орчихно. Манай хүн жаахан урам нь хугараастай. Тэнд хотынх нь хамгийн сайхан охтууд тайчигч болчихож. Найзууд нь тэнд. Ой, тусгай үзүүлбэр чин таалагдав. Эндээс явцгаая. Ингээд гарах гэж байна. Тэгсэн нэг найз нь тэнд дөрүлээд тоглоод удаад байна. Аваад гарах гэтэл одоо сүүлийн тоглолт. Ингээд тоглолоо. Яг тэр үед нь Тилэр шоог нь сольчлоо. Үүнийг нь Крис харчнаа. Жими, битгий шид гэсэн шидчлээ. Хар очлоо. Харамсалтай байна. Крис тэндээс. Чи сайн юм аа. Гэхдээ би харчихсан. Юу харсан гэж чи шоог сольсон. Битгий балаа юм яриад бай. Эндээс явж үз новш минь. Ингэж байна шүү. Өө тийм үү. Ингээд мөнгө гаргаж ирчээдээд. Би энэ шоог хаяхад 7 буун гэж бүх мөнгөө тавилаа. Чиний ээлж биш. Гэсэн хүчээр шоог нь хайжлаа. Нэрийн шууд 7 бууж байна шүү. Энэ таны ээлж биш. Юу ч хожоогүй. Гэснэ мөнгөний авчлаа. Цаанаас нарийн хамгаалагч ирээд. Гараа юу? Танаа шоу хуурамчаа байна. Дарах чинь үүнийг мэдхүү. Миний мөнгийг өгөөд. Гэсэн чи шууд араас нь боож байна. Манай хүн тэрүүгээр хамгаалагчдыг гөвж гарлаа. Нэгийг нь давуулж шидэд, нэгийг нь цохиж унгаад. Яг гарах гэтэл нэмэлт хүч нь хүрээдэрлээ. Крис харин буудаа болгож байна шүү. Найзууд нь бас нэмэгдлээ. Цаанаас нь нэг ирэхээр нь тосоод маа. Нэг бүдүүнийг барьж аваад хүчээр илүүрхэд маа. Даанч араас нь цаглаган бороход иж байна. Гэхдээ л манай хүн ундаггүй. Борохог нь гараараа салгаж байгаад үзэх гэтэл баахан гарууд угсруулж цохоод манай хүн ухаан алдчихлаа. Нэг сэрсэн чи харин нөгөөдүүл нь манай хүнийг арын өрөөнд аваад ирчихжээ. Нөгөө зэвүүн сэгсгэр тэнд нь байж байна. Тэгснэ тусгай хүчин гэлөө. Тэгвэл чамд бид нар тусгай үйлчилгээ үзүүлээ. Гэснэ хутаг гаргаж ирээд цээжийг нь баахан зүсчлээ. Дүрс шилжиж нэг том машин явах үед манай хүн тэнд цустайгаа хутгалчихсан байж байна. Ингээд эмнэлэгт хүргэглээ. Эмч гарч ирээд тэр хүнд гэмтсэн байна. Их цус алдсан. Хэрвээ жаахан л цаг алдсан бол ам эрсдэх байсан байна. Одоо гэхдээ аюулгүй. Үүнийг хэн ч хийсэн бай. Тэр хүн адгууснаас дор юм. Ингэж байна шүү. Нөгөө цагдаа тэнд. Би түүний цуснд алкогол байсан үгүйг нь шалгах хэрэгтэй байна л да. Гэсэн их чин тэндээс ууралж байна. Чи юугаа яриад байгаа юм? Ахыг минь хүмүүс алхахыг оролдсон. Зүгээр л тэр хүнийг олоод баривчил. Би ажлаа ёс журмынхан дагуул хийхийг хичээж байна. Зүгээр л тэр хүмүүсийг бариад өг. Би хичээнэ ноён ваг. Нэг л хичээхгүй шинжтэй харагдаад байна шүү. Удалгүй харин Рэй Крисийг эргэж ирлээ. Нийлэн хэцүү болчихжээ. Цэрэг чамд яаж зодлохыг заагаагүй хэрэггүй. Дайчгүй юу хөгшөө. Хэцүүхэн л угталтын үдшилэг байлаа. Үүнийг анзаарсан эсхийг чи мэдгүй юм. Гэхдээ энэ бидний гэр байхаа болоод удаж байна гэд санаа алдаж байна. Ингээд манай Крис эмнэлгээс гараад гэртээ ирлээ. Сайн алхаж чадахгүй хэцүүхэн байна. Нөгөө дүүн тосч аваад. Туслах уу? Гаражд хуучин таяг байгаа шүү. Зүгээр дээ. Ингээд хэсэгтээ хефтрийн дэглэн барьлаа. Найз нэр чань болоод, заримдаа Пит тань болоод. Энэ их гэхээр цээж нүвдэд болдоггүй. Пит харин тавлж байгаа юм шиг. Тэр онгорхойг нь харснаа.
Манай хүн хажууд нь жаахан яр багаастай. Тэгээд гайг болоод ирэх үедээ манай хүн дасгалдаа орноо. Өөх, хин дээрцнийг хараач. Баг зэрэгэл. Ингээд босоод ирлээ. Гаражаасаа хууч машина гаргаад унаж байна. Асалт гэж яг л хуучны сайхан цаг шиг бай шүү. Тэгээд аавтайгаа хамт хот руу орч жаахан юм цуглуулахаар явдаг. Замдаа аав нь чи багада яаж хийж байгаад л эндээс явах юмсан гэж ярьдаг байсан. Юу чамаг буцааж авчрав. Галзуу сонсогдох бах л та. Гэхдээ үннийг хэлэхэд модны үйлдвэр тэнд байдаг сайхан үндрийг би өөр хаанаас ч олоогүй. Үйлдвэр хизээ хаагдсан юм бэ? 6 сарын өмнө бүрэн хаагдсан. Тэр юу вэ? Ингэсэн чинь насан туршидтын киноны дэлгүүр байна. Нөө асуух юм биш. Нэрэн л хотон завхарчихсан байх шүү. Удалгүй Крис дээр Жэй ирж байна. Крис харин нэлээд янзгүй өгтөж авдаг. Хөгшөө, юун түрүүнд баярлалаа гэж хэлмээр байна. Юунд тэрв? Тэр шоогоор булгайцдаг залууг илрүүлж ажлаас нь халсан. Манай камер яагаад хараагүй ойлгохгүй байна. Чи их олон юмыг хараагүй өнгөрдөг болол та Жэй. Чиний залуус тэм юм хийсэн. Сонсооч хөгшөө. Тэднийг би шийтгсэн. Ийм юм болох ёсгүй байсан. Крис тэнд ууралж байна. Чи юугаа яриад байгаа юм? Хөгшөө, чи манай дүүмэн гаргасан. Манай залуус засах гэж л оролдсон. Тэрнийхэн төлөө би тэдэнд хатуурхна гэдэг хэцүү байна. Асуудал гарах үе чи над дээр л ирэх ёстой байсан юм. Крис, би чамайг ажилд авмаар байна. Хамгаалтын албаны дараагаар чи юу гэмээр байна? Үгүй ээ. Ингээд шууд татгалзаж байна. Тэгсэн мөнгө өгөх гэж оролдож байна шүү. Крис тэр дор мөнгийг нь буцаагаад өгчлөө. Тэгээд би цагдаад мэдэгдэнэ. Ингээд явууллаа. Удалгүй манай хүн хэлснийхэн дагуу цагдаа дээр яваад очлоо. Тэгсэн ажил хийж байгаа хүн алгаа үүднээсээ эхлээл Крисийг тоодоггүй. Нөгөө шериф нь гарч ирээд "Хей Крис, босоод алхахыг чинь харах сайхан байна шүү. Би казинод болсон явдлын талаар гомдол гаргамаар байна. Тэгэхээр юу л да. Хэрэг хаагдчихсан. Чамайг харин шүүхэд дуудаагүй нааз гэж бодох хэрэгтэй. Тэд чамайг эд хөрөнгө сүйтгэсэн гэд зөндөө гомдол мэдүүлсэн шүү. Эд хөрөнгө сүйтгэсэн гинэ. Крис, чи нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Үйлдвэр хаагдсанаас хойш энтхийн санхүүг казинол авчаава. Тэгэхээр үндсэндээ хэрэг хаагдсан гэдэл ойлгочих. Тэгж байгаа толбогдъё. Ингээд манай хүнийг шууд үл тоож байна. Яаж байна? Крис уурлаад. Би үүнийг зөвшөөрөхгүй. Юу гинэ? Крис, энэ бол миний хот. Юу зөвшөөрөхгүй чинь би шийднэ. Одоо явж үз. Ингээд томорч байна. Удалгүй нөгөө Караш нь Крис дээр ирдэг. Сайн уу? Сайн. Орооч. Чи энийг үлдээч гсэн байна лээ. Ингээд гадуур хувцсыг нь өглөө. Тэгээд хоёулаа жаахан гадуур алхлаа. Казино хэр байна да? Би тэнд жил хэртэ ажиллаж байна. Цаашдаа ч бас ажилласаар байх юм уу? Хинч миний өмнөөс байрны түрээсийг мань төлөхгүй шүү дээ, Крис. Ингээд явлаа. Крис гэртээ ирсэн чи ээж нь харин сонин царилчихсан bay шүү. Дүүн асуудалд орсон бололтой. Ингээс яваад очлоо. Тэгсэн Пит хар тамхины шок өгөөд би н муудсан гэж байна. Уучлаарай. Би ийм юм хэрглэж үзээгүй. Тэр үнэ. Би түүнд өгчихсэн юм. Гэд найзууд нь хэрэгэ хүлээж байна. Крис очиод энийг хаанаас авсан? Мэдхгүй. Нэг залуу зогс. Зүгээр хаанаас авснаа хэлээд. Казиногийн хамгаалагчдаас авсан юм а. Ингэж байна шүү. Манай хүн шууд машин аваад явлаа. Ээж нь Крис зогс зүгээр цагтаад хэлээ. Хэрэггүй. Тэд юу ч хийхгүй. Манай хүн гэртээ ирээд шууд бууга аваад хөдлөх гэж байна. Аав нь тэндээс. Крис, бол. Чи дээшээ буутаа орвол бүх юм дуусна. Гэд болиулах гэж хичээгээд чадсангүй. Манай хүн казиногийн гадаа очиод бууга цэнгэлснээ хэсэг бодлоо. Тэгээд жаахан тайвшраг бололтой. Бууга болоод нэг мод өрөөд орлоо. Тэгээд явж ороод шууд нэг тоглоомыг хаг цоглоо. Цаанаас нь гарууд ирэх үед зүгээр нэг цогоод явчлаа. Хасааны тавирыг хөмрүүлж хаяад дээрээс ирснийг нь тосож аваад ширээн дээр маа. Нэг нь харин буутаа гараад ирлээ. Манай хүн араас нь гинэт гарч ирээд маа. Бууг нь алдуулаад тэгснэ гарыг нь хуг. Нэг нөхөр сандлаар сөхөх гэсэн сандлыг барьж аваад цааш нь шидчихлээ. Тэгээд нэг дөгсөн чинь зүхтах гэснэ хан мөргөд нам. Цаанаас нэр манай хүнийг зөвсдөг нөхөр гарч ирж байна шүү. Манай хүн шууд явж очиод бууг нь алдуулаад гөвж өглөө. Нөгөөх нь харин жаахан сарвгнах гэж үзнэ. Гэхдээ яаж барах вэ? Крис нэг өвдөгдөд ширээ мөргүүлээд эргээд харахаар нь модороо маа. Тэгээд өөрийнхөө зүйлтийг эргүүлж авлаа. Бүгдийг зодож дуусаад дээшээ харж байгаа тойл руу нь модоо шидсэн чинь цаана нь харин Жэй зогсож байна. Энэ бидний нөхөрлөлд жаахан нөлөөлөх бах та. Манай хүн муухай харж байгаад гараа явчлаа. Нэг модтой явж ороод бүгдийн сүйтгэхэд ажиллаа шүү. Замд нарийн цагдаа нар ирээд зогсоодог. Шууд буу тулгаад гараа өргөд машинаас гар. Чи өөртөө гай удлаа та. Ингээд баривчлагдлаа. Шууд шүүхийн хаалга татгаар болно. Хуульчин түнд. Чиний хийсэн хэрэгүүд нийлээд 18 жилийн ялтай болно. Хэрвээ хэрэгэ хүлээх юм бол чамайг эх орныхон төлөө зүтгэж байсныг чинь харгалзан үзээд 3 жил гэрээ хорой болон 1 жил нийтэд тустай ажил хийлгэх ял өгөх бах. Хэрэгэ хүлээн гинэ. Би буруутай гэдгээ хүлээн зөвшөөрнө гэж юу? Чиний буруутайг гэрчлэх хүмүүс өчнөө байна. Гэсэн чинь барьман тээлэргэд бүгд түүний эсрэг мэдүүлэг өгч байна. Тэр галзуу амтан байсан. Буу дуугарсан. Тэр орж ирээд л сүйтгэж эхэлсэн. Кристинд энэ миний буруу байгаагүй. Би үүнийг зөвшөөрөхгүй. Тэд хүүхдүүдэд хар тамхи зарсан. Ингээд шүүх хурал боллоо. Нөгөө зүсдэг нөхөр. Бидний ажил бол амгалан тайван байдлыг сахиулах. Тэр хариу үүнийг эвдсэн. Бид зүгээр л ажлаа хийхийг оролдсон. Түүнийг аюулгүй болгох гэж л хичээсэн. Тэр харин тусгай бэлтгэгдсэн аюултай хүн байлээ. Ингээд ярьж
ирж байна. Шүүх хурал дээр Крисийн гэрийнхэн болон найзууд бүгд ирчихсэн байна. Нөгөө талд нь харин Жэй бүлгийнхэнтэйгээ сууж байна. Айлын өмгөөлөгч нь энэ хүн тусгай бэлтгэгдсэн турмгийн аюултай. Тэр нэг модоор 6 хүнийг гэмтээсэн. 6 хүнийг шүүдэ гэд нөгөө модыг нь харуулж байна. Нэг модыг л тэр өхлийн зэвсэг болгож чадсан байна. Ийм хүн бидний дунд байх нь дэндүү аюултай. Гэрчи мэдүүлэг дээр нөгөө гар нь хугардаг нөхөр. Нэг цогөлтоор миний гарны гол 2 ясыг шууд л хугалчихсан. Энэ аимшигтай байсан. Гэсэн Жэй тэндээс ирмэж байна. Өөр нэг нь бидний ажлын явцад зодоонуудын гарчил байдаг. Гэхдээ энэ шиг амар хүчирхийллийг би анх удаа л харсан. Тэр та нарт анхааруулсан уу? Үгүй. Тэр тусгай даалгавар гүйцэтгэж байгаа юм шиг л байсан. Манай үний өмгөөлөгч нь харин чив чимээгүй суугаад байна шүү. Манай хүн тэндээс дугуураач гэсэн арцаар хараад байна. Нөгөөх нь хөдлөг шинж алгаа. Крис нэлийн сонсож сууж байгаад өмгөөлөгч рүүгээ харсан чинь нөгөөх нь Жэй рүү харж байна шүү. Хагуул авчихсан юм шиг байна. Крис өмгөөлөгч рүүгээ харж байгаад чи халагдлаа. Ингэснэ өөрөө усаад. Эрхэм дээдсэ. Би өөрийгөө өмгөөлнө гэж байна. Ноён Ваг. Та өөрийгөө хууль ёсны дагуу өмгөөлж чадна гэж бодож байна уу? Тийм ээ эрхмээ. Ингээд ярьж эхэллээ. Би энд яригдсан зүйлсийг үгүйсгэхгүй. Та тэгвэл буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж үү? Үгүй. Би ямар ч буруу зүйл хийгээгүй. Би энд өссөн. Бид модны үйлдвэрээ хаагаад казино байгуулах хэрэггүй байсан юм. Ноён Ваг. Бид энд иргэний илтгэл сонсох гэж ирээгүй. Та гол юм ярина уу? Тэд бидний хүүхдүүдэд хар тамхи зарж байна. Эсэргүүцэж байна. Хүлээн авлаа. Ноён Ваг. Би таныг хөөж гаргахад ганцхан алхам дутуу байна. Би шудраг ёсыг тогтоох гэж л хичээсэн юм. Хэрвээ энэ хэргийн ард нь гарч чадах юм бол би шериф дүрсэлдэн. Тэгээд энд шудраг ёсыг тогтооно. Гэснээ шууд цамцаа тайлаад нөгөө зүсүүлсэн сорвоо харууллаа. Би хэндий ч ийм зүйл дахиад битгий тохиолдосоо гэж хүсэж байна. Шүүгчтэй дуурлаад манай үнийг суудалтанд суулгачлаа. Харин шархыг нь харсан тангарагтнууд алмарч байна. Тэгээд хэсэг ярилцаж байгаад шийдвэрээ гаргалаа. Эрхэм шүүгч, тангарагтны шүүхийн 12 төлөөлөгч бид шийдвэрээ гаргалаа. Бид Ноён Вагийг гин буруугүй гэж үзэж байна. Гэж байна шүү. Ингээд ялчлаа. Тангарагтны шүүхтэр иргэдийн төлөөлөл буруутай үгүйг нь тодорхойлдог юм байна л та. Иргэд бөөн баяр бүгд алгаад ажиллаа. Мафийнхаа харин сонин царайлаад гарч явна. Крис модоо очиж аваад энэ минийх. Тэгээд тэнд цугласан хүмүүс бүгдээрээ Шериф Ваг гэд алга ташиж байна. Манай үний шерифийн сонгуул асуудалгүй явах бололтой. Яг л тэглээ. Шууд л шериф гэсэн бичгээ машин дээрээ наагаад нөгөө казино сүйтгэсэн модоо цөхөр болгоод сэлчлээ. Амар шериф болох нь дээ. Шинэхэн ажлын байран дээр яваад очтол хуучин шериф нь гарч ирээд шериф болсонд баяр хүргэе. Тэгэхээр энэ чадварлаг залуусыг чамд хүлээлгөө өгөхөд таатай байна. Гэд багийнхныг нь танилцуулж байна. Крис шууд л та нар бүгд халагдсан гэж авна штт. Яа. Гоё эхэлж байна шүү. Ингээд ажиллаа эхэллээ. Нөгөө Жэй спорт машинтайгаа дахиж байтал Крис араас нь хөөгд ирлээ. Тэгээд зогсоогоод нөгөө модоо бариад яваад очино. Хей Крис, би ч баримтаа. Танаа казиногийнхан хар тамхи зараад байна уу юу? Би казиногоос их мөнгө олдог. Би яах гэж хар тамхи зарж тэрийгээ сүйтгэх вүлээ? Чи энтхийг удирддаг байсан. Одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Өөрчлөгдсөн ганц юм нь чи цагдаагийн тэмдэгтэл болсон. Гэхдээ тэмдэггүй бол зүгээр л коллежийн хөл бөмбөг тэнцээгүй азгүй амтан. Цэрэгт очиод ч олигтой гавья байгуулаагүй. Бас эргэж ирээд цагдаа болсон ч гэсэн юу ч хийж чадахгүй. Бүр хитрхи хийчээгээд байх юм бол 40 насаач харж чадахгүй тийм илэр. Гэт амар сүрдүүлж байна шүү. Одоо миний бичиг баримтыг өгчихгүй юу? Ингэж авна штт. Манай Крис бичиг баримтыг нь жаахан урамгүй өгч байна. Тэгснэ. Арын гэрлээ засуулаарай. Энэ сүүлчийн сануулга шүү. Миний арын гэрэл яаж хав? Гэсэн ч шууд цогоод хагалчлаа. Болж. Тэгэд Крис найз Рэй дээр очиод шууд цагдаагийн тэмдэг өгч байна. Хамтрагчаа болгож байгаа юм байна. Гэхдээ би цагдааг үзэн яддаг шүү дээ. Рэй, чи надад хэрэгтэй байна. Тэд хүүхдүүдэд хар тамхи зараад байна. Тэгвэл би 4-5 өмсөн шүү. Ингээд манай хоёр нэгдлээ. Тэгээд хар тамхины хэргийг илрүүлэх ажилдаа орцгоно. За үүнээс өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа өвчүүл яах вэ? Сабадар замжаагүй хэрнээ хорхог боод гэдэг яваад байгаа юм биш үү? Сабадарцсан манай царайлгууд харин сайхан царай нь борлохоос өмнө лайка нэг дараарай. Тэгээд сайхан сэтгэл амар наадацхан шүү дээ. Тэгээд Рэй, Хэмилтоны залуус энийг зарж байгаа гэдг нь тодорхой. Гэхдээ бидэнд баталгаа байхгүй. Тиймээс эхлээд хэрэглэгчдээс нь эхлээд жижиг гарын түгээгчдийг нь олох хэрэгтэй. Гэсэн тэд нар дугуйтай өсвөр насныхан байна. Тэндээсээ бид нар арай томчуудыг нь олно. Гэхдээ их аятайхан эвэр ярих хэрэгтэй. Гэсэн Крис барьж аваад машин мөргөлж байна. Нийлэн эвтэйх ярьж байна шүү. Тэгээд тэдний амнаас дараагийн шатны мэдээллийг олж сонсон.
Өөх, чи энэ бүгдийг хаанаас сурав вэ? ТV шоунаас. Тэгэхээр эвэр ярих нь чухал юм биз дээ. Тийм ээ. Ингэсэн чи манай хоёр барилгын ур таалгаар ороод нэг нөхрийг зодсоор байгаад хой таалгаар нь гаргаж идчихлээ. Янзын эвэр ярьж байна шүү дээ. Нөгөө зүүсдэг залуу байна. Тэгээд нэгжиж байгаад жаахан хар тамхи гаргаад ирлээ. Одоо зүгээр миний эрхийг уншиж өгөөд баривчил. Тэгээд миний өмгөөлөгч рүү залга. Тэгнэ. Гэхдээ дахиад жаахан хар тамхи хайх хэрэгтэй байна. Айгүй бол энэ дотор нууцсан да. Ингэснэ машиныг нь сэгэлж гарлаа. Албаар хохирол учруулад байна шүү дээ. Сэгэлж дууснаа. За өөр тамхи байхгүй юм шиг байна. Ингэж авна шүү дээ. Нөгөөх нь хачин болоод тэгээд уурлаад надад нэг шин мэдээлэл өгье. Хэн нэгэн удахгүй гимтэх болно. Ингэж байна. Манай хоёр харин дайлдэрдэгчгүй шүү. Оройн харин Крис аавда буу өгöd. Танд энэ хэрэг болно. Окей. Олон жилийн өмнө би бууга буулгасан. Крис, чи өөрөө л болгоомжтой байгаарай. Тэгнэ. Ингэснэ бууг нь тавьчаад гараад явлаа. Рэй харин нөгөө нөхрийг дэгэлж байна шүү. Цагаан хоолоогоор. Машинаас хол зогс. Оо нэр. Чи машингүй болчлоо. Тэгсэн Крис ороод ирч гэж хөөрхий. Бид ярилцах хэрэгтэй байна. Тэгэд Крис Рейг гэр бүлээ хамгаалж байгаад явуулаад өөрөө харин сэжигтнийг манад үлддэг. Тэгсэн тэр өрөө нь манай хүн дээр нөгөө карашин зочилж байна шүү. Крис жумалзаастай. Эми баахан хоол аваад ирчихжээ. Өөх, Фэнс Рамины гойм аваад ирсэн юм уу? Тийм ээ. Скиндроп 2026 гээд урамшуулал зарлчихсан байгаа юм. Фэнс Рамины 17 төрлийн гоймонгоос идэхээр дотроос нь бэлэг гарч ирэх магадaltaй. Нийт 2026 ширхэг бэлэг байгаа. Тийм үү? Тэгвэл тэр азтай 2026-гийн нэг болохгүй бол хэний хүү болдог бол доо. Хөөе, би наадахыг чи өөртөө авсан. Чи над хоолоо ид. Би харин тэр 2026-гийн нэг болохгүй бол хэний охин болдог бол доо. Яаж иж байгаа супер 26 бэлгийнх нэгийг авчих юмсан. CS тоглодог хүмүүс бол их азтай. Зөндөө олон скин байгаа юм байлээ. Данч би тоглохгүй юм та. Сурдаг ч юм уу? Чи өнөөрөө ажилгүй юм уу? Би гарчихсан. Чи энд өөрчлөлт авчирж байгааг хараад би ч бас өөрчлөгдөхөр шийдсэн. Ингэж байна шүү. Крис баярлаастай. Тэгснээ шууд унсчлээ. Тэгээд өглөө боллоо. Ямар ч халдлага болсонгүй. 50 байна. Крис Эмид уух юм хийж өгөнгөө. Би ороо томруулах хэрэгтэй болтой. Нөгөө талд нь харин Жей казиногийнхоо өвдөнд тамхи асааж байна. Тэгээд хүмүүс рүүгээ залгаад хөтөл гэд тушаал өглөө. Тэр дороо манай Крисийн машин дэлб. Нөгөө зүүсдэг тэнд бөөн баяр. Би чамд хэлээгүй юу? Манай хүн буугаа аваад бэлэн байдалд орлоо. Хин одоо машингүй болсон байна да. Машиныг машинаар гэдгийм. Крис гадагшаа шагаасан чинь гадаа нь баахан автоматтай хүмүүс ирчихсэн байна. Тэгээд дэлб шүршиж байна шүү. Жей нөгөө хуучин цагдаа нарыг хөөсөлчихсөн байна. Крисийн гэрт бас л нэг л чимээгүй болоод сэжигтэй байгаад байна шүү. Рэй босоод шалгасан чинь Питийг барьцаалчихсан байна. Шууд Рэйийн хөл рүү буудчихлаа. Эг чинь тэнд нэгтэн ноцолдоод Рэй харин нэгтэн зууралдаад үлддэг. Крис харин шууд шал руу буудаж байгаад цөмлөөд шалны доод хонгил руу яваад орчлоо. Тэгээд Эмид буу өгöd намайг хэлэхээр дээшөө буудаарай. Рэй харин ноцолдож байгаад нэгийг нунгана. Нөгөөдөл нь харин гэр ихнийг нэг өрөөрөө бүгдийг нь тугаад оруулсан байна. Би чамайг хэн гэдгийг мэднэ. Оо тийм үү. Ингэснэ бага аваад аавыг нэмэ. Хой Борг. Ингэс нөгөөх нь дуурдаггүй. Доош нь шалгах гээд буусан чинь аль хэдийн унгацсан байна. Нөгөө тал харин нөгөө зүүсдэг тэндээс. Крис намайг эндээс гаргаач. Би өгөх нь гэсэн манай хүн очоод хар тамхи үйлдвэрлэдэг лаборатори нь хаана байдаг юм? Тонил цаашаа. Гингүүт нь тонилчлоо. Хой. Хуучин модны үйлдвэрт байдаг юм. Одоо болов намайг гарга. Ингээд хэлчлээ. Тэгээд зүүсдгийг яг гарах гэж байтал нөгөөх нь буудуулаад өгчдөг. Рэй харин тэнд буугаад ирснийг нь унгаачлаа. Хөөе чи зүгээр үү? Дээр үлдсэн сүүлийн нэг нь хальт анхаарал нь сарних үед их чин жи гээд шат руу унгаачлаа. Нөгөө алуурчид харин тесрэх бөмбөг шийдэх гээд хүлээж байна. Тэгсэн яг доороос нэгийг нь нам буудлаа. Шүрших үед нь өнхөрч холдож байгаад нөгөөдхийг нь нам. Сүүлийнх нь нөгөө экс шериф шууд орж ирээд шал руу шүршээд байна. Крис тэндээс Эми одоо гэсэн Эми тэнд буудаж байна. Шерифийн анхаарал лонг руу сарних үед Крис ситигээс гарч ирээд маа. Ямар тач дийлчлээ. Харин нөгөө талд Рэй унсан нөхөртэй хэсэг буудалцж байгаад суман дуусангууд доголж очиод зууралдана. Тэгээд ан ман үзэж байснаа. Болохгүй болохоор нь төмбөгдөж хөмрөөд дээрээс нь маа гэсэн араас нь Крис бариад авлаа. Эргэж хараад Крисийг маа. Уучлаарай. Бусд нь яасан? Дээр байгаа. Аюулгүй. Гэсэн тэндээс нэг нөхөр буу тулгаад ороод ирнэ. Чи намайг төмсний хутгаар хутгалчихж байгаа мó? Ингээд яг Крисийг буудах гэтэл цаанаас нь маа. Аав нь бууга бариад буугаад ирсэн байна. Ингээд манайхаа аюулгүй боллоо. Крис харин шууд хаацлаад нөгөө хуучин модны үйлдвэр рүү яваад очино. Нотлох баримтаа устгахаас өмнө үйлдвэрийг нь олж илрүүлэх гэж шийдсэн бололтой. Тэгээд үйлдвэр рүү яваад очтол нэрэн баахан хар тамхи үйлдвэрлэж байсан баримтууд нь байна. Тэнд нь бас Жей өөрөө байж байна. Эй Крис, би тэнд нуугдаж тоглодог байсныг санаж байна уу? Энэ миний дуртай чимээ байж үлээ. Гараа өргөө доош хөвт. Ингэсэн чинь доороо нэг юм гიშгээд манай үнийг өрхөнд оруулчлаа. Тэгэнгүүтээ явж очиод гүвж гарлаа. Чи нэг ямиг мартаад байна. Энэ бол миний хот. Ингээд цогсон чи шууд барьж аваад татаад хамт доошоо унчлаа. Унуугүй юу Жей гялсан бачлаад Крисийг доошоо түлхээд унгаачин. Манай хүн хөлөө гимтэйчжээ. Жей тэндээс сүх аваад хөөлөө. Тэгээд олж ирээд цогох гэтэл бултаад маа.
Тэгээд зууралдаад доошо хамт өнхрөөд доор унангуудаа харин Крис нэг бүдүүн мун авч байгаад үзлээ. Нөгөөх нь харин сүхээ бариад овоо салбагнаад bay шүү. Тэгээд манай хүнийг унгаад яг дуусгадгийн даваан дээр амдуулж түлхээд мод мөргүүлэнгүүтээ 2 шанаадад бариад авна. Нөгөөх нь харин мөчөөгөө өгөхгүй нулимж bay шүү. Тэгээд унангууд нь чиний зөвөө энэ чивэд хоёрын урдын нөхөрлөлд нөлөөлнө. Одоо энэ миний хот болсон гэж байна. Ингээд манайх яллаа. Шууд л казиногийн хаалгыг очиод барьдаг. Рэй харин нэг алтан сувенир аваад bay шүү. Чи юугаа хийгээд байгаа юм бэ? Бэлэг дурсгалын юм л авч байна штэ. Энэ газрыг санандаа л гэж. Бохир цагдаа нар ингэчл эхэлдэг юм да. Явандаа авилгал аваад эрх мэдлээрээ даалгалгаж эхэлнэ. Өөртөө анхаарч үзээрэй дээрэй. Ингээд явцгаалаа. Камер дээшлэх үед цаана нь харин хуучин модны үйлдвэр буцаад ажиллаж байгааг харуулна. Ингээд бүх юм зөв голдролд орлоо. Замаараа аавыг ажлаас наваад хамт хоол идцгээе. Аав нь буцаад модны үйлдвэртээ ажилд орсон юм байна. Энэ түрээд кино манд дуслаа. Киночд байлаа.